Монгол ардын үлгэр Долоонбор огтон. Эртээ урдын цагт ах トゥ Долоонбор огтон амьдардаг байж гинэ. Алгын чинээ газартай юмсанж. Нэг өдөр алгын чинээ газар дээр нь атгын чинээ цас орж ах トゥ долуулаа арилгаж ажиллаж байгаад шагаан чинээ шар тос олж гин. Тэр шар тосыгоо баярлаж олоод хамгийн отхон дүүдээ хадгалуулж гинэ. Отхон дүү нь шагаан чинээ шар тосыг харж гордож долоосоор байгаад идээ дуусгачихж гин. Отхон дүүдээ ах トゥ зургуулаа уурлаж зодсоор байгаад гэмтээч гэж гин. Тэгээд бүгдээрээ ламд очиж ах トゥ долуулаа юмсан гэхэд лам өнөр болгоход өгчтэй гэж гинэ. Алгын чинээ газартай юмсан гэхт нь яасан их дэлхийтэй юм бэ гэж хэлж гин. Атгын чинээ цас орчихлоо гэхэд зуд болохоо шахажтэй гэж хэлж гинэ. Ах トゥ долуулаа арилгаж байлаа гэхэд ажилч болохоод өгчтэй гэж хэлж гинэ. Арилгаж байгаад атгын чинээ шар тос оллоо гэхэд баяжих шахажтэй гэж хэлж гинэ. Отхон дүүгдээ хадгалуулсан юмсан гэхэд нэр болохоо шахажтэй гэжээ. Отхон дүү маань долоосоор байгаад идэж орхилоо гэхэд мангас болохоо шахажтэй гэж гинэ. Ах トゥ бид нар зургуулаа зодсоор байгаа дүүгээ гэмтээчихлээ гэхэд дайн болохоо шахажтэй гэд огт хайхарч өгсөнгүй. 6 хулган ламаас ямар нэгэн шийдвэртэй хариу сонсох байх та гэж очисон боловч урам нь хугарч лам гэдэг чинь юу ч мэдэхгүй ямар сонин юм бэ гэж бодоод гиндэж нёгийгээ гэмтээсэндээ маш их харамсцгааж дахиж ийм зүйл хийж болохгүй шүү гэдэг маш том сургамжтай харьцгааж гинэ. Дүүдээ юм хадгалуулж итгэсэн ч гэсэн ах нарынхаа итгэлийг алдаж ганцаараа идсэн дүүнч маш их харамсч идэх юмнаас болж дүүгээ зодсондоо ах нар нь ч бас харамсч тэгээд дахиж хэрвээ юм олох юм бол яг тэнцүү хувааж идэх ёстой юм байна гэдэг бүгдээрээ тэр сайхан шийдвэрт хүрээд эвтэй найртай амар сайхандаа жаргаж гинэ.